эдийн мэдлэг, уран чадвар, ээлдэг харьцаа, зөв ханган мэдрэмжтэй байх ёстой. Эмч өвчтөнтэйгээ уулзах эхний мөчид түүнтэй ээлгээр мэдчилж өөрийгөө заавал танилцуулна. Өвчтөнд өөрийнхөө өвчин эмгэгийн талаар бүрэн гүйцэд чөлөөтэй ярилцах нөхцөл болцоод бүрдүүлж, эмч түүний яриаг анхааралтай зүрх сэтгэлээсээ сонсож харьцана. Эмч өвчтнөөс зовир шаналгааг нь тодруулж лавлаж асуухдаа эмч үзлэг хийхийн өмнө гараа сайтар угаах ёстой. Өвчтөнд хувцас тайлах тавлаг, дулаан, тайван орчинг бүрдүүлнэ. Хэрэв өвчтөн хувцас тайлж чадахгүй бол та түүнд туслах хэрэгтэй. Бодит үзэлгийн ерөнхий үзлэг, хэсэгчлсэн үзлэг, эргэтэн тогтолцооны үзлэгээс бүрддэг. Эмч өвчтөнтэй харилцан ярилцах, харж ажиглах аргаар биеийн ерөнхий байдал, ухаан санааны байдал, харьцаа, өвчтний байрлал, царайны илрэл зэргийг тодорхойлж үнэлгээ өгдөг. Гэвч энэ үед эмчийн мэдрэмж илүү үүрэгтэй байдаг гэдгийг та анхаарах ёстой. Эмчийн мэдрэмж гэдэг нь гүн бат мэдлэг, уран чадвар, торгон мэдрэмжтэй хүнд өөрөө аяндаа бий болдог зүйл. Биеийн галбирыг тодорхойлохдоо хэд хэдэн үзүүлэлтийг авч үздэг. Үүнд игний дээд доод хонхорхой хэрхэн илэрч буйг, хоёр гарын эрхий хурууг хавирганы нумтай параллелаар тавьж аюулхайн үнцгийг тодорхойлох, гарын хурууг хавирга хооронд тавьж хавирганы байрлал, хавирга хоорондын зайг үзэх, далны байрлалыг үзэхдээ дал их биеэс хөндийрсэн эсвэл наалцсан эсхийг тодорхойлох, хүзүү мөрний үнцгийг харах, их биеийн хэсэг, дээд доод мөчтийн харьцаа, биеийн жим өндрийн харьцаа, хоол тэжээлийн байдал, булчингийн хөгжил зэрэг үзүүлэлтүүдийг харна. Арсны уян чанарыг үзэхдээ өвчтний гарын алганы ард талын нимгэн арснаас эмч эрхий долоовор хуруугаараа чимхэж татаад хүнээс хэр удаан тэнийж байгаагаар нь уг чанарыг тодорхойлно. Хэвийн үед 1-2 секундын дотор хүнээс тэнийж хэвийн байдалтай ордог. Арсны дулаан чиглэг байдлыг тодорхойлохдоо эмч гарын алгыг өвчтний арсан дээр тавьж тэмтэрч үзнэ. Нүд, хамар, амны хөндөй, уруулын салтын байдлыг үзэхдээ харж ажиглах аргаар өнгө, тууралт байгаа эсхийг тэмдэглэлээр чиглэг дулааныг нь тодорхойлно. Арсан доорх өөхөн эдийн хөгжлийг өвчтний гарын буулганы арын хэсэг эмч баруун гарынхаа эрхий долоовор хуруугаар барьж хэмжиж үзнэ. Мөн дээрх аргыг хэвлийн хажуухан далны доорх өөхөн эдийг тодорхойлоход хэрэглэнэ. Та бүхэн зураг дээрээс биеийн жин хэвийн үед арсан доорх өөхөн эд 2 см орчим байдаг бол турхаан хүнд үүнээс бага байгааг харж байна. Зүрхний эмгэгийн үед хөлийн уур шагаан орчмоос эхлэн хавгнадаг. Эмч хаванг тодорхойлохдоо шагаа шилбэний ясан дээр эрхий болон бусад хурууны өндгөөр дарж хурууны ормоор хонхорхой үүсэлгүй эсхийг үздэг. Арсан доорх хөх судсыг харж ажиглах аргаар тодорхойлдог. Доод мөчлийн өнгөц судас бүдүүрх нь энд бүлэн үйлч хүндрэл үүсэх аюултай тул илрүүлэх энэ үзэлг нь өргөсөн сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Захын томголгийн бочирхайн байдлыг харах, тэмтрэх, үзлэг хийж дүгнэлт өгдөг. Захын томголгийн бочирхайг өнгөц тэмтрэлтийн аргаар үзнэ. Бочирхай тэмтрэгдвэл байршил, хэлбэр, хэмжээ, хатуу зүйлийн чанар, хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй эсэх, арсны байдал, орчны эдтэй ямар харьцаатай байгаа зэрэг дүгнэлт өгнө. Хэд хэдэн бочирхай томорсон бол хоорондоо нийлсэн, наалцсан, тустай эсхийг шалгана. Сугны бочирхайг хэрхэн үзэж буйг тайлбарлая. Өвчтний гарын буулганы булчинг суллах зорилгоор эмчийн мөрөн дээр өвчтний гарыг байрлуулна. Эмч цэвэр нимгэн ачуураар дөрвөн хуруугаа жиргэлж өвчтний сугыг дээрээс доош чиглэлтэйгээр элэг маягаар өнгөц тэмдэглэл хийж үзнэ. Одоо булчингийн хөгжил, чангарал, хүч зэрэг дүгнэлт өгье. Хүзүүний булчингийн чангаралтай эсхийг шалгах нь тархины мэнийн өвчнийг эрт онцлоход нэн ач холбогдолтой байдаг. Эрүүл хүний хүзүүний булчин чангаралгүй байдаг учраас эрүүн өвчүүндээ ямар нэгэн эмзэглэлгүй хүрнэ. Дээд доод мөчтийн булчингийн хөгжил 2-5 ижил эсэх, булчингийн чангаралын илрэл хэр зэрэг байгааг харж ажиглах аргаар тодорхойлно. Булчингийн хүчийг үзэхдээ өвчтөнд гарын булчингаа чангалах командыг эмчийн зүгээс өгч, яг үзэлгийн үед өвчтнөөс эсэргүүцэх үйлдэл хийх маягаар
хоёр талд ижил эсхийг шалгана. Яс үе мөчний хэлбэр, хоорондын харьцаа, хөдөлгөөн, эмгэг өрчлөлт байгаа эсхийг харах, тэмтрэх, тогших үзэлтийн тусламжтай тодорхойлдог. Яс үе мөчний тогтолцоонд үнэлэлт өгөхдөө дээрээс доош чиглэл үзэлгийг хийн. Үений хөдөлгөөнийг идэвхтэй, идэвхгүй аргаар үзнэ. Тухайн хүн эмчийн командаар өөрөө үений хөдөлгөөнийг хийж үзүүлэхийг идэвхтэй арга гэдэг. Харин тухайн хүн биеэ суллсан тайван байдалд байх үед эмч түүний үеийг хөдөлгөж үзвэл идэвхгүй арга гэнэ. Үс хумсны байдлыг тодорхойлж үзэх нь өвчин эмгэгийг онцлоход чухал ач холбогдолтой байдаг. Иймээс хумсны хэлбэр зөв эсэх, толионы өнгө, ширхэг, хумсны бүх бат чанарыг шалгах хэрэгтэй. Амьсгалын эрхтнийг үзэж харах, тэмтрэх, тогших, шагнах аргаар судлана. Цээжний хэлбэрийг тодорхойлохдоо эгэмний дээд ба доод хонхорхой нийлрэл, аюулхайн өнцөг, хавирганы байрлал, хавирга хоорондын зай, галны байрлал, хөдөө мөрний үнцгийн илэрлийг үзнэ. Цээжний хэлбэрийг үзэх үед өвчтөн, цээж толгой, эгц, мөрөө цэхлэн суун, эсвэл болч зогсно. Хавирганы байрлал, хавирга хоорондын зайг тодорхойлох үед хоёр гарын алгыг дагцны арга байрлуулсан байх ёстой. Амьсгалын хэлбэрийг тодорхойлохдоо эмч амьсгал авах, амьсгал гаргах командыг өгч, амьсгалд цээж эсвэл хэвлийн аль нь давмгаажгүйг харна. Цээжний хоёр тал амьсгалд жигд оролцох байдлыг амьсгал авах, гаргах команд өгч, даалны хөдөлгөөнийг ажиглаж дүгнэнэ. Амьсгал авах үед хоёр даал дээш өргөгдөж, амьсгал гаргах үед хоёр даалны байрлал дооршно. Амьсгал туслах булчин оролцолгүй байдал. Хүрээний булчин, трапез булчин, цээжний их баг булчин, хавирга хоорондын булчин, хэвлийн булчин зэрэг нь амьсгал хэрхэн оролцох байдлаар үнэлнэ. Амьсгалын дутагдсан үед амьсгал туслах булчингууд хүчтэй оролцдог. Цээж тэмтрэх үздэг. Цээжийг тэмтрэх аргаар цээжний уян чанар, эмзэглэл, булчингийн чангарал, дууны дөргион, гялтангийн шүргэл зэргийг тодорхойлно. Уян чанарыг тодорхойлохдоо эмч өвчтний баруун гар талд сууж, цээжний уян чанарыг үзэхдээ баруун гарын алгыг өвчөөний урд талд босоо, зүүн гарын алгыг нурууны тус газар мөн босоо байрлуулж дотог шахаж дарна. Цээжний баруун зүүн талын уян чанарыг харьцуулж үзэхдээ эмч баруун гарын алгыг цээжний урд тал, зүүн гарын алгыг ард талд байрлуулад дотог шахаж дарна. Цээжний хоёр хажуу талаас уян чанарыг тодорхойлохдоо хоёр гарын алгыг суган тус газар байрлуулж дотог шахаж дарна. Хэвийн үед цээжний хинхэрцэг уян тодорхой эсэргүүцэлтэй байдаг. Цээжний эмзэглэл булчингийн чангарал байгаа эсхийг өнгөц тэмдэглэлтийн аргаар тодорхойлно. Ингэхдээ цээжний урд талаас нэгэмний дунд шугамаар эгэмний дээд хонхорхой, эгэмний доод хонхорхой буюу 1-2 дугаар хавирга хооронд мөн 2-3 дугаар хавирганы завсар, сугны урд шугамаар 3-4 дугаар хавирга хооронд мөн 4-5 дугаар хавирганы завсар тэмтэрч үзнэ. Цээжний ард талаас бол далны дээд хэсэг, далны хооронд, далны